Та мөнх хөх тэнгэрийн талаар яриад өгөхгүйз. Мөнх хөх тэнгэр гэдэг бол ихэ хоололсон босч гэлээ баг зэрэг дэвсээс шаардлагатай гүйлэмж бүлгөө. Онготын хувиар мөнх хөх тэнгэрийг айлдах нэ хөрстийн балчруудад их холдох тул хөрстийн балчрууд эхлээд мөнх хөх тэнгэрээ юу гэж ухагалдгаас их хэлбэл зохилтой. Чи мөнх хөх тэнгэрийг юу гэж ухагалдаг юм бэ? Орчлон ертөнцийн их сурвалж бүтээгч хамгаалагч нь гэж ойлгосон. Тэгвэл надад эсрэгцэх хариулт олгоо. Чи мэдэж байгаа юм биш үү? Дэлгэрэнгүй мэдэж авах гэсэн. Тэгээ яагаад яг нүүдэлчтэй ингэж их холбогддог. Бид нар ерөнхийдөө яагаад Мөнх хөх тэнгэр гээ чинь нэгэн бие төв. тийм бас үгүй бах. Ханаас надуханаа олоо. Ойлголтын хувьд нэг бурханд босод шашнуудын үндсэн ойлголт нь адилхан юм л. Дию гэж байх юм. ертөнцийн эзэн, бүтээгч, бурхан, цорын ганц бурхан гэх мэтээр ярьдаг да. Тэгээ би ерөнхийдөө мөнх хөх тэнгэрийг тэгж ойлгосон. Нэг бүхэл бийдүү тийм бас үгүй гэж хариуллаа. Яагаад тэгж хариулав? Бүх юмны эхлэлцэг, тэгээ бүтээгч, дотоод бүх хэсгүүд нь гэдгээс гадна тусдаа бидний амьдарч байгаа энэ ертөнцөөс яг н 3 хэмжээст ертөнцөөс хамаагүй дээшэл. За 3 хэмжээст ертөнц гэж юу юм? Ягаад 3 хэмжээст гэсэн юм? Бит бодит 4 хэмжээст гэхээр яадаг юм? цаг хугацаа нэмэгддэг. 3 хэмжээст гэдгийнх нь 1 2 3 нь юу юм? Яг энэ дээр сайн хэлж мэдэхгүй бат. Би одоо нөгөө шинжлэх ухаанд хэмжээст гэхээр цаг хугацаа нэмэгддэг гэж хэн ойлдоо? харин шинжлэх ухааны хэлнүүдэд би өөрөө одоо эргэлздэг болчиход байна л да. Шинжлэх ухаан юу гэж ойлдож бай? Түгээр нь хэлэхэд болно. Материалс бүрдсэн ертөнцийг л ерөөдөө хэмжиж болохоор урт өргөн өндөр гэсэн хэмжээст хэлбэрүүдээр орших боломжтой зүйлсийг л Урт өндөр өргөний нэршил хэрэггүй. тэрнээс цаашаа л да. Урт өргөн өндрөөр хэмжигддэг үйл нь цаг хугацаа орон зай үгүй бол юу болох юм? Хоосон бит амгүй бит болох. Тэгвэл 3 хэмжээст чинь хоосон юм уу? Эсвэл цаг хугацаа орон зайгаа багтааж байгаа юм уу? Бид нар өөрсдөө яг 3 хэмжээст ертөнцийн учраас дээгүүр хэмжээст ертөнцүүдийг мэдрэх, тайлбарлах, ойлгох боломжгүй л гэдэг юм лээ. Гэхдээ та нар цаг хугацаа орон зайгаа хэмжиж мэдэрч тайлж дийлэхгүй гэж юу? Дийлэхгүй хаа. Дийлэн шүү дээ. Өнөөдөр болж байна, маргааш болно, өчигдөр өнгөрсөн. 10 жил, 20 жил, хань жил, хулган жил гихчлэн хэмжээд байгаа босуу. Гэхдээ бидэрт өнгөрсөн рүү ухрах эсвэл ирээдүй рүү товчлох боломж байхгүй шүү дээ. Тэгээ нөө Хэмжих, шилжих хоёр чинь нэг үг юм уу? үгүй. Цаг хугацаагаа хэмжиж дийлэн шүү дээ. Тийм үү? Гэхдээ бидэрт цаг хугацааг чадна, хэрэглэж чадна, үйл мөрлөл бүтээж чадна, өнгөрсөн болгон тамгалж чадна, эрх ирээдүйг зураглаж тооцож чадна. Үгүй юу? цаг хугацааг бид нар хүснээрээ удирдах болж чадахгүй. Тийм үү? За, цаг хугацааг бид нар удирдах чадахгүй гэдэг чинь ямар ухаанаас үүссэн бодрол юм бэ? Физик бодит ертөнцид бидний хүчин чадал байхгүй л дээ. Бидний бодит туршлага Хаана байгаа юм? Бодит туршлага чинь хаана хоригдлогддог юм? бидний ухамсарт Ухамсарт. Бодит туршлага гэдгээрээ чи юуг айлдаад байгаа юм? одоо хин нэгэн хүний хүртхүүгээрээ мэдрэхүүгээрээ хүлээж авч байгаа мэдээллүүдийг Бодит туршлага гэхээр би наад аягийг чинь барьж байгаад шидэд хагалчих үйл босуу. хам уу Тэгвэл
Энэ бодит оршихуйд чинь хагарсан шилэн байх юм биш үү? Аха байна. Цэгцлэх шаардлагатай юм байна да өрмөн. Бөөм мөрөглийн ертөнцид миний одоо жоор сүнслэг ертөнцийн рүү гарч байгаа гэж ойлгоод байгаа. Юу гарч байгаа юм? Хаанаас гарч байгаа юм? Хүний удам бие махбодын эдрэг өглөөр нь дамжуулаад өвөг дээдсийнхэн сүнс орж ирж гин гэж ойлгоод байсан. Бодит ертөнц болон сүнслэг ертөнц яг ийм зэрэгцэж давхралдаж овшоод байна гэсэн үг үү тийм ээ? Тийм ээ. Тэгэхээр сүнснүүд ерөнхийдөө өөрсдийнхөө ертөнцид байнга орж идэг гэсэн үг үү? Сүнс гэдгээрээ юу хэлээд байгаа юм? Та нарын төсөөлдөг шиг ийм сүүдрэн утаан хэлбэртэй хий биетийг сүнс гэд байгаа юм уу? Тэр талаар сайн мэдгүй. Сүнс гэж их олон үйлийг хамтдагч нэрлэх юм бэлээ. Яг алийг нь хэлээд байгаа юм болоо гэхээр мэддэг балчиртун ховор үзэгддэг шүү. За. Сүнс гэхээр нөгөө сүн ис гэж Тэр нь юу юм? зураар нь ойлгоод байгаа ш. Үгээр айлдах яах вэ? Агуулга нь юу юм? Сүнс ис юм уу? Сүү юм уу? Юу юм? Таны нөгөө ихний асуусан ойлголтоор нь мөн хөх тэнгэр гэж нөгөө бидний хувьд юуг ойлгодог вэ гэдэгт хариулж болох уу борлоо. Болно. Багаасаа ойлгож байгаа ойлголт маань бол тэнгэр гээд одоо бид нарт ингээд дээшээ харахад агаар мандлын орон зайг хилээд байна да гэдэг сургалт ойлголттой байсан. Тэгээд мөнх хөх гэхээр хөх гэдэг нь өнгө юм болов мөнх гэхээр цаг хугацааны хувьд ингээд хязгааргүй үргэлжлэх юм байна да гэдэг утгаар юу нь бол багадаа ойлгодог байсан. Тэгээд судар ном уншаад багахан таньсан мэдлэг зүйлээр гэвэл за бас л нөгөө нэг үгэл болох гээд байна л та. Тэнгэр гэхээр тэндэх гэр гэдэг утгатай гэж сүнсний гэр гэдэг утгатай гэдэг ойлголтыг авсан. Яагаад мөнх гэж байгаа юм гэхээр бас яг нөгөө нэг түрүүний хэлсэн шиг олон агуулга байдаг юм байна. Тэндээс миний одоо дуулсан агуулга нь би бас яг нөгөө сайн зэгцэлж бодлоо зэгцэлж амжаагүй гэх юм уу чадаагүй байгаа болохоор замбраагүй ярьж магадгүй. Гэхдээ тэндэх гэр тэгээ цаг хугацааны хувьд мөнхөд ингээд эргэлтэнд орж байгаа хөдөлгөөний эргэлтэнд орж байгаа бас нэг ийм зарцарсан уу эсвэл хураагдсан нэг бүхлөө гэхээр мөн бишийн хувьд бол тэнд одоо яг нөгөө нэг ийм оюун ухаан хуримтлагдсан ийм бүхэл оюун ухаан байгаад тэндээсээ дахиж задарч жижиглэгдээд дахиж одоо нөгөө нэг амьдралын туршлага замын эргэлт гэдэг юмар яваад дахиад одоо тэндээсээ дахиж хураагдаж нэгэн цул болдог ийм эргэлтийн тогтолцоо гэж ойлгоод байгаа. За юм өгтөөж одоо энэ оршин байгаа хөрст нарт гэж чинээ та өрс 3 хэмжээст хэдэн хэмжээст гэж нэрлэдэг эсхийг би шүүмгүй. Ямагтааж энд цаг хугацаа орон зай нь бол байгаа. Та өрс цаг хугацаагаа удирдах бүрэн чадамжтай бөгөөд эрэхтэй бүлхөө. Цаг хугацаа та нарын гарт байдаггүйсэн бол та нар яаж амь зуух билээ? Цаг хугацаагаа алдчихсан өрс амь зуухад бэрхтээ шүү дээ. Ухна уу? Хож оноо бурлаа. Тэгээд бидний гарт бид нар удирдах чадна гэдэг нь одоо яг энэ цаг хугацаа, энэ орон зайдах энэ хөдөлгөөний хуйлрал эргүүлэг ямар байгаа гэдгийг ажигласнараа бид нар энэ дээр оролцож одоо нөлөөлөх боломжтой. Наадах чинь нэг л тал нь. Өөр олон талууд буй. Өнөөдөр хийсэн өвлийн үр дүн ирээдүйд ургана гэдгээр удирдах мөн болон шүү дээ. Өнгөрсөн дүүлсэн өвлийн үр дүн өнөөдөр толгой хярахчих гээд байна гэдгийг тооцоолох ухаанаар мөн өнгөрснөө өнөөдөртэйгөө засаж тэгшилж ирээдүйг бүтээн тэгшилж болон шүү дээ. Үүнийг цаг хугацааг удирдах гэж хэлбэл чи зөвшгүй. Цаг хугацааг би хөндлөнгийн бүр хүний хүчин чадлаас
Уншдаг ертөнцөөс гадуурх зүйл гэж үзээд байна л да. Бид нар дотор нь л амьдарч байгаас биш. Тийм тоглоом, шоглоомтой үйл гэж юу байх бэлээ дээ. Хэдэн туршилтын хулган хайрцагт хийчихэд томлож байгаа биш дээ. Өөрсдийнх нь эрх мэдэлд эрхшээлд байхгүй үйлийг өөрсдөд нь толгоно гэдэг том юм уу? Мэдээж өөрсдийн харилцан зохирол сүлэлтээнээр өдөртөн эрхших боломжит үйлийг л цаг хугацаа болгон та нарт огторгуйгаас өгсөн шүү дээ. Цаггүй хүмүүн ам зоох бэрхтээ гих үгийг өлгөж авах хүр алгуу. Цаг хугацаа бол нэг л өнцгөр шүү. Эрх мэдэл юм. Та нар эрхгүй гэвэл та нар цаг хугацаагүй гэсэн үг. Цаг хугацаагүй гэдэг чинь одоо шууд хөрстөөс хэлнаа гэсэн үг шүү дээ. Тийм үү? Үгүй юу? Хэд тууширсан одоо өнцгөөс нь тайлбарлах юм бол би яг нөгөө өөрийнхөө төлөө биш магадгүй хин нэгний захиргаанд тодорхой цаг хугацааг өнгөрөөж байгаа бол тэр нь миний цаг хугацаа одоо биш гэж тууширсан бос наадах чинь гол чинь байгаа юм. Тийм байгаа биз дээ. Тэгэхээр би нөгөө өөрийнхөө эрхээр цаг хугацааг ашиглаж байгаа биш хин нэгний эрхээр ашиглаж байгаа учраас цаг хугацааг эрхшээж чадахгүй байна гэсэн ойлголт болох гээд байна гэж. Тэгвэл амь зуулах чинь хинээс хамааралт болох юм. Тэгэхээр тэр эрх мэдэлтэй хүний талаас амьлахыг чинь шийдэх юм. Тийм үү? Тийм байна. Тэгвэл орчлон ертөнд хөрөстийн хүмүүн бүрийг боолчлохыг хүссэндээ цаг хугацааны эрхийг нь татчихаа юу? Үгүй шүү дээ. Эрхийг нь олгож амьдарч орш гэж бэлгэлсэн бус уу? Тэнд эрхшээгч нь байгаа. Та нарт эрх байхгүй юм бол та нар тэдний аясаар хөдөлж байдаг толгойгүй хүүхэлтэй хэрэггүй. Тийм тамалгаад үйлийг дүүргдэг нь тэнгэр хэрэггүй. Тэнгэр тийм өчүүхэн дордвол дүүргэн гэж юу? Чи юу гэж бодож байна да? Энэ зэм бус шүү. Яг үндээсээ айлж мэдэхгүй байна. Борлаа. Юу өөрийн цаг хугацаа, өөрийн орон зайгаа одоо өөрийнхөө зөв гэж бодсон зүйлс дээрээ тулгуурлаад тэрийг хар цагаа хамаагүй хольж сүлж шийдвэр гаргац ч юм уу хийж байгаа зүйлс дээрээ өөрийнхөө яг тэр дотор байгаа зүйлсээ ингэж гаргаад тэрийг амьтаа голтой өөрийнхөө гэж зөв гэж бодсон зүйлийг үлдээд бий болгож явж байгаа бол өөрийнхөө цаг хугацаа орон зайг тодлоод явж гэнэ гэж ойлгож байгаа. Энэ зүйлийг тодолж чадсанараа Монгол хүний нөгөө нэг хөх толб голч тэнгэртэйгээ холбогдож байгаа зам мөр юм болов гэж бодож. Нэг олдоо байна. Хар цагаан хамаагүй гэж үгийн олдос хийж байна шүү. Наан чин тооцоололт сүлэлтэн байх ёстой. За. Бусдаар за бараг л тийм дээ. Тэгэхээр одоо өнөө цагийн үрс нь болохоор цаг хугацааг биднээс хамааралт бусаар яг нэг л юм байдаг гэж ойлгоод байдаг. Гэтэл хүн болгон эсвэл нөгөө амьд оршихуй бүх зүйл өөрөө тус тусын цаг хугацаатай гэж ингэж ялгаж ойлгодоггүй ийм ойлголтын алдаа байгаа юм байна гэж. Захиад олдос хийж байна. Тус тусын цаг хугацаатай ч нийт цаг хугацаа гэж нэгдэн шүү дээ. Нийт цаг хугацааг харин бүгд нөгөө нэг нэгдсэн нэг цаг хугацаа гэж ойлгоод тэрийгээ өөртөө хамааралтай биш цаг хугацаа явж л байдаг би цаг хугацаатай хамааралтай бишээр эндээ ингээ тэрэнд хамаарагдаад яваад байгаа юм байна гэдэг ойлголт нь зөрүү юм болов гэж ойлгосноо тайлбарлах гээд. Тэгэхээр нөгөө тэр цаг хугацаанд доторх би ч гэсэн одоо тэр цаг хугацаанд миний хувийн цаг хугацаанд хийж байгаа зүйл маань тэнд нэгддэг гэсэн ийм нөгөө цогц ойлголт бидэнд байхгүй байсан юм гэж нэгдэх гэдэг олон агуулгатай үг. Нэг агуулга нь сүлэлдэх гэсэн утган дээр тогтно. Тэгэхээр чиний цаг хугацаа нэг хүмүүний цаг хугацаатай очиод наалтчихдаг юм бус сүлэлдэж харилцдаг юм. Энэ олон харилцан сүлэлтэн дээр нийт цаг хугацааны аяс тодорч
Одоо хөрстийн цаг хаанаа голчин, хаанаа үндэс нь, хаанаа хазаалтанд байгааг тооцож мэдэж болно. Хүмүүний иргэшээлд цагаа өргөчихсөн хүмүүн цаггүй гэдэг нь амьгүйтай ижил. Ямар үйл бүтээл агуу суухан мөрөлдөж үүлээ амьлуулж дийлэхгүй гарын тушаатай хөлн дөнгөтэй оршихыг хэлдэг юм. Үүнээс хамгаалах гэж төр байдгүй өрмөн. Тэр одоо оршин бидний тухайн амьдарч байгаа хүмүүсийн оршин тогтнолыг хамгаалах зорилттой зохион байгуулалт гэж ерөнхийдөө ойлгодог л да. За төрийг өн шинжлэх ухаан гэгчт нь яг юу гэж тодорхойлж байна? Надад айлдах. Нөөц баялагийг хуваарлах тогтолцоо. Сангийн ухаан хэрэггүй. Төр гэдэг чинь гогт сангийн ухаан болчихоо юу? Олон тодорхойлолт байж болж байна л да. Хамгийн түгээмэл нь нөөц баялагийг хуваарлах хүчний тэмцэл. Ямар айхтар тодорхой ойлголттой. Амлалтаа яваа үрээс вэ? Хазаах нь ёстой аргагүй юм байна да. Наад тодорхойлолтыг чинь задлмаар байна. Нөөц баялагийг хуваарлахын төлөө хүчний тэмцэл. Төр гэдэг нь нөөц баялагийг хуваарлахын төлөө хүчний тэмцэл гэдэг чинь яг одоогийн тогтолцоо мөн шивтэй. Ийм онолтой юм чинь ийм тогтолцоо бүрэлдэж ийм өрс эзэн синтез суух нь аргагүй юм байна. Тийм үү? Онол гэдэг их чухаг ажээ. Онлоосоо үйл мөрлөл тогтолцоо нь урган гардаг ажээ. Тэгвэл төр гэдэг тодорхойлолтоосоо эхэлж засахгүй бол болохгүй юм бэ. Тэнд намд суудал аваад тэнд тэрнийг муулж хашигчаад өрнөлөө ердөө үгүй яагаад гэвэл онол дэвсэнд ингэж засагдсан байна шүү дээ. Ямар хавтартай арилга вэ? Төр гэдэгт дэлхийг хэрхэн сүйдлэх вэ? Хэвлийг нь хэрхэн ухах вэ? Түүний төлөө хэрхэн хүчлэн тэмцэлдэх вэ? Гэдэг тодорхойлолт оногдуулж байдаг махан толгойнууд гэж бас байдаг. Зоочи асуултаа асуу. Та буулт хийгээгүй үедээ юу хардаг бас мэдэрдэг вэ? За би чамд нэгүүлэг тодолж өгье. Гэхдээ их холоос аажуугаар дөхөх байх шүү анхаарлаа төвлөрүүлээд алдчихалгүй дагаж бодоорой мэдвүү. Мэдлээ. Шууд шулуун хариулт өгч дийлэхгүй ийм хумгай асуултанд. Нэгдүгээрт би сүнсэн бит бус. Хий ухаар хийсгэлэн дүр надад байж болно. Гэхдээ тэр нь голч шинж энэ бус. Чиний ойлгохоор айлдвал илүү ухамсар гэвэл дөхөн. Миний хэллэгээр бол оюун л гэж айлдна. Судар дээрээ оюун буюу тэнгэр гэж айлдаж өгсөн. Тэгэхээр би бол бос ажимээлгүй хэлэхэд нэгэн тэнгэр л байгаа юм. Гэхдээ тэнгэр гэдэг нь дээр орших агаар мандлыг мэдээж хэлэхгүй. Юу хэлж байгаа юм гэвэл тэнд орших гэрийг гэдэг бол бас нэгэн агуулга болохоос үндсэн бус. Би амьдран оршиж байжээ. Байсан үнэн. Мөрлөл дөрхлөл тамга буюу. Тэгээд миний үрийн үр яван явсаар энэ бол ачтаар иржээ. Мөн үү? Энэ хооронд хичнээн дүрд хувирсан бол доо. Олон салааж, олон дүрд хувирсан байлгүй. Гэвэл юу гэж явах вэ? Төрлөө дамжаад үргэлжлүүлээд явдаг гэсэн үг тийм ээ. Хүүхдийнхээ хүүхэд болж амьдраад, тэрнийхээ хүүхдүүд болж амьдраад, тэднэрийнхээ хүүхдүүд болж амьдрсаар өдөө их хүрээлээ. Гэвэл юу гэж явах вэ? Шинэ сүнс гэж баг байхгүй юм болов уу гэж бодлоо. Энэ нь чиний хэлдэг өнөө нэгдмэл нэг үйл гэдгийнх нь баталгаа юм. Харин тусдаа орон зайтай гэдэг нь тэр хүүхдүүд өрс бүгд өөрөнгөсөн цаг хугацаа орон зай амин чанартай бүгд босолтой зарим нь ихэнх нь
Энэ бол нэгдмэл бус тус тусын орон зайтай гэдэг давхцмал шинж. Харин би өөрийгөө тэнгэр гэж хэлчихэд тэр олон амиар зэрэгцэн, урсан, зөрөлдөн амьдрсан гэж хэлэх нь тэнгэрийг тодорхойлтыг минь дөхүүлж байна уу? Оюуныг тодорхойлох, ухамсарыг тодорхойлох тодорхойлолт. Энэ цаг хугацаанд нэг ухамсар, нэг оюун байла. Өнгөрсөн 100 жилийн өмнөх цаг хугацаанд байсан оюун ухамсартай нэг үү өөр үү? Нэг баха. Нэг талаараа нэг, нөгөө талаараа тусдаа. Энэ шинж байнга давхцсан. Тэм учраас философи буюу амьдралын утга учир юмны гүний мөн чанарыг ойлгоход бэрхтээ байдаг юм. Давхцмал учраас давхцмал шинж нь эсрэгцээд байдаг учраас нэг талаас нь нотлоход нөгөө талаас нь нэцаадаг юм. Үүнийг голчтойгоор зэрэгцүүлэн оршоож дийлбэл одоо харин оюун ухааныхаа захаас нь тэмтэрч эхэлнэ. Оюун ухааны захаас тэмтэрч эхлэхээр сэтгэлгээний урын ундраг нь нэгддэг юм. Үүнийг тэнгэрээсээ удамшаалаасаа ухаан сүлэх гэж хэлж болно. Оюун ухаан ингээ хязгааргүй ингээд байхад тэн дээрээс нөгөө нэг жижигэн очлуурууд буюу очнууд үүсгэхэд тэн ингэж дохио өгдөг гэсэн үг үү таны хувьд? За аргагүй судар уншсан үр болтой. Тийм ээ. Энд буй бүхэн энэ орон зай цаг хугацаанд үйлдэгдэж буй үйл бүхэн, хэлж буй үг бүхэн, санж буй санаа бүхэн тэр нэгдмэл оршихуй гэж та нарын хэрэгэлдэг үгээр айлдаж байна шүү. Миний үг бос. Тэр нэгдмэл оршихуйд бүгд нэгддэггүй гэвэл үгүй. Ямар нэгддэг вэ гэвэл амьтай үйлүүд нь нэгднэ, амьгүй үйлүүд нь задарч хумхын тоос шиг сорнин алга болох уу? Аргу хоосон болох юм. Болохгүй. Жижигрэн задраад дахиад жижигрэн задраад цаг нь ирэхэд буцан нэгдээд нэгэн амьд үеийн бүрдэл хэсэг болон тогтож эргэлт жом иргэдэг юм. Энд мөнх гэдэг үгийг ухаглав. Энэ саний энэ тогтолцоо нь тасралтгүй үргэлждэг учраас мөнх. Тэр амьтай үйл, амьгүй үйл гэдэг нь яг юу вэ? За наадах чинь ёстой хөрөстийн өрсийн тодолж асуух ёстой үйл байгаа юм. Тэнгэрээр нисэхээс илүүтэй. Ухамсар оюун гэж тэнүүчилж хөөхөөс илүүтэй. Энэ хөрсtöд ямар мөр үлдэв? Юун төлөө оршив? Тэр оршнол чинээ хиний төлөө ямар батламжит тамгалалд орхлыг үлдээвэ гэдгээс л амьтаа эсэх нь шийдэгдэнэ. Энэ байгаа орших цаг хугацаагаа үнтэйхэн өдөртөн чиглүүлж мөрлөж дийлэх юм бол амьтай үйл болж тийшээгээ нэгдэх нэ. Гэхдээ тэнд нэгдэх нь зорилго нь босоо. Амийг ойлгох нь зорилго нь шүү дээ. Танд нэгдэхийг хүсэх нь юу юм? Ихэрхэл шүү. Амин хуваа хичээсэн амин ч үзэл бөлгөө. Харин амийг ухаглаж түүнийг яагаад хамгаалан манаж оршоож явахыг ухаглах нь одоо оюун бөлгөө гэвэл ухах нь. Ингэж ухаглаж ин буурлаа. Дээшээ нэгдэх нь өөрөө ихэрхэл гэж байгаа нь зөвхөн нөгөө нэг ганц байгаа сүнсний хэлтэрхийгээд одоо хувь хүн гэд хэлчихээ. Хувь хүн өөрийгөө хуваа хичээгээ зөвхөн би гэд би тийшээ нэгдэхийн тулд би гэх юм бол энэ нь ихэрхэл болоод өөрөөрөө дамжуулаад тэр мэдлэг оюунаараа үргэлжлэх юм жамын мөнхийн нөгөө нэг
дараагийн амьуудыг зүй төвшлийг Би бол- танин мэдэх, түүнийг зохируулж суралцах, түүний үн цэнийг үннээр таних, үн цэнийг хамгаалан манах хүслийг чин сэтгэлийн ухтаас уралхыг амийг олох гин. Хүсэл тийм амар ундрахгүй шүү дээ. Байж байгаад л хувиа хичээн. Байж байгаад л уулын орой руу гагцаар мацхыг санаа аргана. Байж байгаад л нэрээ дархлаад нэгдмэл орших үед нь суудал сэнтид санаа аргана. Ийм өчүүхэн дорой хүслийг тэнгэртэй хотгож яаж болно тийм үү? Гэхдээ тэнгэр үүнийг дорд үзэдгүй юм. Эн чин жижигэрсээр хүчгүй дээд тэндээ задраад байж байхад нь нэг амин чанарт нь татлаад бүртэл хийгээд босоод ирдэг юм шүү дээ. Яасан чиний хайж ирсэн хариултаас их ондоо хариулт ундраад байхаар гайхаад суунаа. Их гайхаж байна. Сонирхолтой. Хөрөстийн өрөөс та бүхэн нэг бол шинжлэх ухаан гэдэгтээ хайрцагалчихна. Хайрцагнаасаа гарахаараа хаасаагүй тэнүүжлэн нэсэн. Бодит мөрлөл гэдгээ хэн таних юм бэ? Түүгээ анхаарч явах ёстой шүү дээ. Та нараас хамааралгүй тэр ухамсар дээд оюун ухаан гэж нь та нараас хамааралгүй юм бол та нар тэрийг мэдэж яах юм? Ирхшээ чадахгүйгээс хойш хай орих тийм бидтэй. Ирхшээ чадах үүлэндэл эзэн сууж дийлэн шүү дээ. Эзэн суух эрхтэй учраас хүмүүн заяанд хүм махан бодийг олоод төрчихсөн байгаа бус уу? Зарцбол бус шүү дээ. Хүмүүн болгон өөрийн гэсэн толгой ирхшээх чадамж эзэн судлах орон зайтай. Түүнийг хамгаалахыг төртгөх бус уу? Тэгж байж тэр толгойтой хүмүүн олноороо энэ эргэлт жам зүй зохиолыг зүй ёсныхын дагуу эргэлдүүлнэ бидтэй. Үгүй бол бүгд хэсэг бусгаар задраад яахавтаа эргэлт жам задалж байгаад л буцааж нэгтгэхэд босгоод ирэх авч задлах үйл явцад хэн зүдрэх юм, хэн тамлагдах юм, хэн махаараа төлөх юм, хэн нулимсаараа өрөөн төлөх юм та нар шүү дээ. Тийм үү? Түүнээс эргэлт жам та нараар дутаад байдгийн бос эргэлт жам та нарыг сургахын төлөө байдаг. Өөрийгөө таниулахын төлөө байдаг. Жамын төлөө хүмүүн төрлөختөн сэрж сэхээрээд байгаа юм бос хүмүүн төрлөختөн өөрийн амар амгалан амьдрал оршихын төлөө үрс болчруудын өвгөд дээдсийн эргэлдэх цаг хугацааны амар амгалангийн төлөө жамаа таних гээд байгаа юм. Түүнээс жам танараар дутахгүй задлахаа тулбал хумхын тоосноос жижигтэн толтол задлж тэр хооронд хэн торчлохов та нар торчлно. Тэрийг харах надад хүртэл үйтэй тул тэгэж их задрахаас өмнө эвлүүлж тогтоож байхыг хичээн зүтгэх үүднээс дэмнэх гэж буудаллаж байгаа шүү дээ. Тэгэхээр надад сүнсэн бие байна уу гэвэл миний үеэс улаачийн үе хүртэл хэдэн хүмүүн амьдран орсон миний үр болж тэр бүрийн дүрээр би үзэгдэж дөнгөн. Тэр онгод бүрийнхэн дүрд би хувилж чадна. Гэхдээ энд хэн суугаа юм гэвэл модон шаниул суугаа. Ингэж ялгаж салгаж ойлгосны дараагаар одоо би дүрээ айлдаж болно. Би улаачта буугаагүй үедээ юу хардаг вэ гэснэ үү? Төрийн үйл хэргийг химээр нь энэ хөрсдөд шүү. Химээр нь ажиж, сүлэлдүүлж, зохируулж, үүлэндээ шогшиж оршдог. Хин хүнийх нь дүр товлож, хин хүнд нь санаа ургуулж, хин хүнд нь үрээ цацаж, үйлдэл оршдог. Альных нь нүдээр хармаар байгаа юм. Яг энэ бууж байгаа онгодын нүдээр гэвэл энэ бууж байгаа онгод өнөө нэгдмэл үеийн нэг хэсэг буюу амийг олсон онгод учраас гагт дүрээр айлтгах боломжгүй дээ. Төрийн үүлэнд шогшин гэхлээр
та өөрөө төрийг тамгалсан учраас энэ үйлэндээ одоо хүртэл зүтгэж ийнэ гэсэн үг үү? Тийм шүү. Үүлийнхээ эзэн хариу үзэгч нь үүлийнхээ арын манааг л хийж яваа юм. Тэгэхээр одоо бидний харуулхлаарэ төр гэдэг ойлголт нь яг нөгөө тусгаар улс хөлийн доторх тогтолцооны тухай ойлголт болж хэтэрхий туйширчаад байна гэж ойлгож болох уу? Энэ зөв үү, буруу юу? Зөв бол юугаараа зөв, буруу бол яг аль нь илүү, аль талдаа илүү Төр гэдэг агуулга үндсийн хувьд цогц ойлголтоо. Наадах чинь нэг хэсэг нь мөн үү мөн, бүхэл хэсэг нь бус уу бус. Төрийн оноолыг үзэл санаа буюу жам зүй зохирлыг бүрэн таньсны үндсэн дээр цаг хугацаа орон зайг бүрэн таньсны үндсэн дээр бүхэлсэн. Тэндээсээ ургаж одоо салаа олно. Жаяглан засаглана. Жаяг засгийн хэмжээнд төрийг юу гэж хэлж, юу гэж тодорхойлох нь бол дараагийн асуудал. Төр мэдээж газар нутаг мөн үү мөн, төр мэдээж засаглал мөн үү мөн, төр мэдээж ард түмэн мөн үү мөн, соёл мөн үү мөн, уламжлал мөн үү мөн гэх мэтчлэн. Гэхдээ эдгээрийн арын утга бүрэн байж л одоо төр амьтайгаа орших босуу. Тэгэхээр бүрэн байхын тулд та нарын хэлдгээр сүлсийг нь тодох хэрэгтэй. Сүлдийг нь босгох хэрэгтэй. Сүлд нь юу юм? Жам зүй цохирол, цаг хугацаа, орон зай. Тэнгэр, оюун. Тэрийг тайлж уншаад үг болж илэрхийлж тогтолцоо болгон жаяглаж, засаг жаяг болгон талбахыг та нар төр гэж ойлгодог ажээ. Миний хувьд төр бол жамын үндэстэй л үйл байгаа юм. Хүчний тэмцэл гэх нь хүчгээ чинь юу юм? Тодорхойлолт байна уу? түрүүн цаг хугацаан дээр ярьсан шиг эрх мэдлийг хэлж байгаа юм болов? Харин та нар хүч гэдгээ юу гэж ойлгодог юм? Надад зүгээр л хүмүүний үгээрээ алдаад хонлыг нь мэдэхгүй бол. Хүчтэй хүмүүн гэхээр ямар хүмүүнийг хэлдэг юм? Одоо биеийн булчингийн хүчээр гэх юм бол өргөж дааж чадах ачааны хэмжээгээр мэдээж булчингийн хүчээр төрийг төшдөггүй л байлгүй. Тэгэхээр одоо нөгөө нэг жишгэлэх юм бол тэр дааж чадах ачааны хэмжээгээр хүчтэй хүчгүй тодорхойлж байгаа бол төрийнх дээр бол засаглаж жамын тогтолцоонд нь байлгаж чадж байгаа тэр чадамжаар нь бас дүгнэж болох юм болов. Одоогийн төрийн тогтолцоог жамтай уух за төр үлчих нь хэрэггүй. Тийм яг нөгөө өөрийнхөө ойлголтоор яг нөгөө хүч гэдгийг л тодорхойлж гаргаж ирэх гээд байна л да. Тэгэхээр оюуны хүч гэх юм бол хэр их хэмжээний одоо нөгөө цараа хүрээгээр нь хамрах хүрээгээр нь танин мэдхгүй тэндээс одоо ямархуу одоо үйлдэлийг дүгнэж гаргаж ирч чадах. Гавал тархины хүчтэй хүмүүнийг хүчтэй хүмүүн гэх юм байна. Болох уу? Гавал тархи, оюун тархи хоёр юугаараа ялгаатай? Гавал тархи гэхээр яг одоо нөгөө махан биедэх одоо тархи гэгддэг л бүтцийг хэлэх гээд байна уу? Оюун тархи гэхээр бүр нөгөө нэг одоо жамын ухааныг таньсан оюун тархи. Өнөөх нь болохоор хүмүүний толгой, хүмүүн бүрийн толгойд байдаг тархийг хэлж байна, тийм үү? Тэгээд. За та нарын үзэхээр болбоос өнөө тархин гавлын хүчин чадалтай хүмүүн нь өдийдөн хүчтэй оршиж байх шигэ. Тийм үү? Оюун тархины хүчин чадлыг үнэлж хэмжиж тосож дийлдэг нэг ард олон байхгүйгээс болоод өнөөх нь ноёлох шинжтэй ажээ. За тэгвэл тэр тархи гавлтнуудын хүчний төлөөх тэмцэл чинээ юу үтгэж байна да? Амьдрал сайхан байна уу? Тэгвэл тархитай хүмүүн бүр оюунтай бус байх нь дээ. Жамыг таньсан хүмүүн бол одоо л оюуныг нэг багахан тэмтэрч эхлэх нь. Тэндээс амьтай үеийн сэтгэлгээ ур ухаан ундардаг байх нь. Тэгэхээр жамыг л таних гал явж байна. Тийм ээ. Жамыг таних гэдэл
хэсүүчлээд сүнс рүү хадуураад хэсүүчлээд nii ухамсар руу хадуураад хэсүүчлээд огторгой орон зоод гариг руу нисээд байна. Тэд бүрдэл хэсэх нь мөнөө гэвээс мөн голчин мөнөө гэвэл хөрсдөд бол хүмүүн голчин шүү дээ. Тэр нөгөө түрүүн анхны нөгөө энэ асуулт бол төрийн нөгөө хүчний төлөөх тэмцэл юм гэснээс эхлээд та асуугаад хэлсэн. Тэгэхээр одоо бол нөгөө оюуны юугаар биш хүчээр биш нөгөө тарих агуултнуудын хүчний хоорондынх болчиход байгаа учраас гэдэг хариулт гарч ирээд байгаа юм байна л та. Тийм ээ. Хүч гэдгээ юу гэж тодорхойлоход тэмтрэхгүй байж хоомгой тодорхойлдогчхоор ингэж хазаадаг байх нь дээ л гэдгийг жижиглэн сануулахыг хүссэн юм. Тэгээ яг одоо энэ нөгөө тодорхойлолт энэ ойлголтыг хүүхд бүр нөгөө орчин үеийнхаар 10 жилийн боловсрал гэдгээс дунд сургуулиас нь өгөөд эхэлдэг зүйл болохоор нийтээрээ тэм сэтгэлгээний ойлголтын зөрүүтэй байдалд хүрчээд байгаа юм байна. Тийм ээ. Тийм учраас би та өрсөөс эхлээд маш их асуудаг шүү дээ. Юуг юу гэж ойлгоод юугаа артаа хоосон байж үг хэлээд суугаад байгаа юм бэ гэдгийг чинь тандахын тулд хаан төлчихсөн яваа юм барьж авахын тулд шүү дээ. Түүнээс хэлэхэр хүүгээ мэдэхгүй та нараар хөтлүүлээд байгаа үйл өгтөггүй. Манай уулаач хаяа тэгэж ухамддаг юм. Тэрийг нь засч байна. За хүч оюун тарих тэмцэл нь юу вэ? Булаалдаан юм уу? Төрхран юм уу? Дайсагналцон юм уу? Хүчээ үзэх юм уу? Хэн нэлүүгээ үзэх өрсөлдөөн юм уу? Орчин цаг нь юу гэж ойлгож байх юм? Хүчний төлөө тэмцэж байна гэхээр би илүү чи дутуугаа үзэх гээд байгаа юм уу? Одоогийнхоор бол миний ойлгож байгаагаар харж байгаагаар ийм байх шиг байгаа юм. Яг нөгөө тухтай амгалан тухтай амьдрал гэдгийг ингээд хөл хөсөр гар газар бусдаар үйлээ үйлдүүлчихэд өөрөө ингээд амгалт тайван суух үйлгүй суухыг ч юм уу ойлгоод байгаа шүү. Тэгэхээр нөгөө хин илүү их олон хүмүүс нөлөөлж олон хүмүүсийн цаг хугацааг эргэшээж өдөртөж чадаж байна. Эргэшээж чадж байгаа тэмцлийн гол нь тэр юм болов уу гэж. Хүмүүнийг утсан хөөхөлтэй болохоо өдөртөх гэж нэрлэж байна гэж явах уу? Ох уу? Өдөртөх гэж хэлсэн үү? Би нөгөө эргэшээх. За эргэшээх. Эрх мэдэл гэдгээ та нар эрх мэдэл өдөртөх мандайлах гэдгээ юу гэж ойлгодог юм? Хүмүүнээр үйлийг үйлдүүлэх нэ хүчилтэй. Тэндээс гарч байгаа нөө өөр ашиг үр дүнг нь өөртөө илүү ашигтайгаар авч чадаад байгаа болохоор тийм нэг тэмцлийн шалтгаан болоод байгаа юм лөө. За тэр тэмцэл гээч нь өрсөлдөөн хэрэг үү? Булаалдаан хэрэг үү? Нэг талаасаа бол тийм л юу булаалдаад байгаа юм? Юуны төлөө өрсөлдөд байгаа юм? Өнөө нөөцийг юу гэлээ? Нөөцийг хуваарлах эрхийг олохын төлөө тэмцэлтэд байгаа ажээ. Тийм ээ. Мөн үү? Тийм ээ. Нөөц гэдэг нь юу юм? Эдэлж хэрглэж өмсөж зөөж идэж ууж буй бүхэн чинь нөөцөл байлгүй дээ. Бодвол ам оршихуй чинь нөөц байлгүй. Нөөцийг эрхшээхийн төлөө тэмцэлдэх хэрнээ эрхээ авахаараа нөөц рүүгээ халдаад хуугаар нь хамаад байх нь хэний дүүрэгдэг үйл вэ? Бүгдийг хомхын даас болтол эргэж нөхөн сэргэшгүйгээр жижиглээд байна гэдэг чинь хэний үйл вэ? Чөтгөрийн л үйл хат. Чөтгөрийн үйл. Чөтгөр тэнгэр дотроо багтнаа. Байшгүй болшгүй бүхнийг завдалж өгдөг юм. Өөрийнх нь гараар өөрийг нь устгуулж дүүргдэг юм. Задлаад амьгүй хэмгүй хүчгүй болохоор нь одоо голчтой жинхэнэ амьд үйлс тэдгэрийг хурааж аваад босож оршин шүү дээ. Ийм зүй тогтолтой. Их сайхан цэлмэж байгаа бидтэй. Тэгэхээр борлоо би нөгөө судар дээрээс нөгөө бүт болон үнсний талаар яг нөгөө ойлгосон ч гэсэн
сая бол бүр илүү Тийм ээ. Та нарыг өдтэй нойрхох бол жомын нэг хэсэг болго. Гэхдээ өдтэйг нь зовох үйл явц гэж байна. Өрсөө тэгэж суухыг ямар эцэг хүсдэг юм. Тийм биз дээ. Амийг мэдэж байгаа бол заагаад өгье юу? Сурахад л болоо бос өөрийгөө тэгэж тамлан тарчлах ямар хэрэгтэй юм. Жам тамлахын тулд оршихгүй шүү дээ. Жам амины тулд мөнхөд эргэлдэж байна да. Тэгвэл арыг нь гүйцэд ухаглаж зүйт мөрлөөр мөрлөж дийлбэл өнөө нөөцийн төлөх хүчний тэмцэлдэн гих тодорхойлолт чинь хүртэл зөв болж буужирж болохыг та нар сая ажгүй. Нөөц гэдгээ ам оршихгүй эргэж нөхөгдөх хэмжээнд хамгаалан манах ёстой гэж зүйтэйгээр сэтгэж дийлбэл хүч гэдгээ оюун тарих юм байна гэж зүйтэйгээр агуулга бүтнээр хурааж чадвал тэмцэл гэдгээ одоо зүйтэйгээр орон зай цаг хугацаанд таацуулан хар цагааныг тэнцвүүлэх үйлдэж дийлэх нь байна да. Асуулт байна уу? Бөөгийн үүлэнд гээд нөгөө харын үйл, цагааны үйл гэд яриад байдаг боловч би яг нөгөө харын үйл гэдэг нь дүрийн үйлээс ямар ялгаатай тэр нэг үү ялгаатай юу гэдгийг ойлгохгүй та Сая хэллээ шүү дээ. Жамаа таньж байгаа бол хүч гэдгээ ялгаж нөөц гэдгээ бүрэн үндсээр нь таньж байгаа бол задлахаа задлана. Энэ бол хорийн үйл. Нэгдүүлж нийлүүлж амьтаа тогтоохооч тогтооно. Энэ бол цагааны үйл. Гэхдээ тусад нь үйлддэггүй, давхцуулж үйлддэг юм. Өнөө эргэлт тогтолцооч. Нэгийг нь нэгдүүлэхийн тулд нөгөөг нь задлах шаардлага зайлшгүй. Тийм учраас тэд өрсүүдийн тэр даварсан санааг нь тархинд нь тултал сайхан сэтгүүлж байгаад өөрөөр нь өөрлөө харуулах үйлийг төрийн үйлдэл онгод бол сонож суудаг юм. Тэгэж байж наад гайгим хор хохирлоос нь та нарын нүд жаахан нэгдэж байгаа биз дээ. Тэгэж байж амийг ялгаж үнэлж дийлэн шүү дээ. Түүнээс бас хилээд айлдаад өгөхөд үнэлж чадахгүй, тосоод ойлгохгүй бол зовж ойлгох нэг зам буй. Амийг олсон хүмүүн орон зай цаг хугацаанд хар цагааны зүйлэн сүлэлдүүлж яг байнда оночтой үйл дүүрэгдэг тул хүмүүний нүдээр алдаатай оноотож өөртөө бол амьтай үйл дүүргэж үүлэндээ бас эзэн сууж тамгалж дархалсан л байдаг. Түүнийг нэг ч хүмүүн бүр шөөвөл тэдний аясаар сэтгэвэл хариулдаггүй шүү дээ. Ни олон цаг хугацаа өвгдөөдөс үрс хойч нь шүүж үн цэнийг нь оршоод гим. Ягаад гэвэл тэрний хүчээр өвгдөөдсийн оюун сарничгалгүй, тасалдчгалгүй өвлөгдөж үрс балчруудын ирээдүйн амьдрал дэвсэгдсэн учраас хэн үнэлдэг юм? Нэг ч хүмүүн энэ цаг хугацаанд байгаа энэ ухан толгойднууд бус. Харин өнөө амийг танигч, амийг мэддэгч, амийг оршоогчт нь ам болон оршигчт нь үнэлж дархлал тамгалын гэрчлэлийг нь алдалгүй онож хураалдаг юм. Үн цэнийг мэдэж буй хүмүүнд айхвал үгүй, амийг таньж буй хүмүүнд буруу юу зөв үү гэдэл урагш хойш эргэлзэн танигдсахгүй байхаар итгэл бадарч тогтдог. Яагаад гэвэл алдаа талаас нь хараад алдаа юм байна гэж ухраад, оноо талаас нь оноод хараад оноо юм байна гэж урагшлаад байвал энд мөр үлдэхгүй шүү дээ. Тиймээс амиа таньж байвал амьдаа суйрлаад голчтойхон үлдэхэд л болно. Ямар ч харгүй, ямар ч цагаангүй үйл дүүргэх боломжгүй. Жам өөрөө тийм юм.
Үүнийг тооцоолж дийлэх нь ноён тарих байгаа юм. Энэ ноён тарихаар бөхлөгдсөн төрийн үндэс одоо хазааж байгаач голчоо олох нь зайлшгүй. Одоогийн хазаалт нь сурлага бүлгөө. Сурах замдаа өтөр сурвал багал зовно. Үлэмж саатвал их тарчлахантай. Цаг хугацаа тогтмол шинжтэй юу хувьсан өөрчлөгддгүү ирээдүйн цаг хугацаа. Та нар юу гэж бодож байна? Өөрчлөгддөг гэж бодож байна. За, бусд нь юу гэж бодож байна? Эсвэл нөгөө айл нь зэрэгцэж. Чи юу гэж бодож байна? Цаг хугацааныхаа эргэлтээр зүү тогтолтой гэж бодож байна. 160 дуусаад дахиад ахад 60 жил хэлдэг гэсэн. Тодорхой зүү тогтолтой. Тогтмол гэсэн үг үү? За тийм ээ. Тогтмол нүүдэлдэг гэх гээ юу? Тийм. Та нар санал нийлж байна уу? Эсвэл нөгөө юугаар хэмжихээс нь хамаарат зүй тогтлын хувьд тогтмол байгаад тэр цаг хугацаандах орон зай үйллийн хөдөлгөөнийхөө хувьд хувьсах юм болов. Та нар устдаж алга болоод дараа нь нэгэн улаан өнгөтэй амьтан болоод хөрстөө мэндэлж эхлэе. Хүмүүн төрөлтөн байхгүй болчихлоо. Эсвэл хүмүүн төрөлтөн энэ байдлаараа мөнх оршин. Аль нь боломжтой вэ? Улаан амтан болох нь боломжтой л. Хэрхэн гавлаараа ингэж явсаар байгаад за устдаж үгүй болох юм ингэж эзгэрсээр байгаад ингэж одоо магадгүй ингэж одоо яг энэ хүн энэ махан бие энэ хүн гэж яриад байгаа хүн төрлөختөн гэж яриад байгаа энэ үгүй болох юм бол магадгүй дараагийнх нь юу нэ улаастай болох юм байна гэдэг зүйлийг яг түрүүнд бодож ирсэн. Тэг яг улаас гэлтгүй зүгээр өөр ямар нэгэн байдлаар оршин тогтнох бий болох юм байна гэж бодсон юм. За, миний бүхэлсэн төрийн үндэс одоо хазааж байгаач голчоо олох нь цаг хугацааны асуудал гэж хэллээ. Гэхдээ одоо хөрстийн ам их гундуухан байна. Буюу энд амийг таньдаг, амийг оршоодог үрс балчрууд их цөөхөн байна. Ингээд ам нь хаагдах уу? Энэ байдлаараа хазаасаар та нар ухаарахгүй байсаар, ухаарсан хэдэн дэмчилж чадахгүй байсаар байвал хаагдах уу? Хаагт нөгөө очлуурууд бий байхгүй болно гэсэн. Очлуурууд хүч нь хөрөхгүй, гундаж, өвөө үлдээж дийлэхгүй, он удаан цагийг илээвэл хаагдах уу? Тэгээд харин дараачих нь ямар нэгэн байдлаар бий болох нь улаан. Тийм. Улаан ис болох уу гэж бодоод улаан ис бол ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх байх гэж бодсон. Хаагдахгүй гэсэн хоёр ирээдүй байжээ. Энийг одоогоос удирдах чадах уу? Хөвсмөл үү? Одоогоос удирдах чадахгүй тогтмол уу? Тэгэхээр хөвсмөл л болж таарах гэдэг юм л да. Одоо бид нэр яг нөгөө өмнөх цаг хугацаа болон одоогийнхоороо ирээдүйг тооцоолж чадах юм бол одоогоос удирдах үйл хийх боломжтой. Тэгэхээр хувьсгах боломжтой гэж бодсон. Хүмүүн төрөлт нь настай шүү дээ. Наслах нас гэж буй. Та нарт наслах нас байдаг бидтэй. Өгшрөөд өөхөх жам буй тийм үү? Тэрнтэй адилаарний хүмүүн төрөлтөн наслах настай. За тэгвэл яг аль наснаасаа хүмүүн хазаалтыг хамгийн ихээр дүүргдэг юм мэдхүү? Эдгээр наснаас. Таньж мэдэх наснаасаа юу? Үйл хийх наснаас л эдгээр насцал Үүлээ бүрэн гүйцэд улс сууртайгаар дүүргэж дийлээгүй хүмүүн сурлага тутасны улбаатай хазааж эхлэх үү? Дахиад сурлагыг нөхөд дүүргэх боломжтой гэж. Гэхдээ тэр чигтээ хазаасаар явчихсан өрс байдаг шүү дээ. Байдаг. Энийг хэн шийддэг юм? Ни оюун дэмнэх үү? Дэмнэ. Яаж? Нөлөөлж болохгүй гэдэг. Ни оюун гэдэг чинь одоо надтай нэг цаг үе таньдэрч байгаа. За тэр нэг архичин болсон үүрийн
харсан догсон тэнгэр гэдэл ойлгочих ёо одоогоор. Тэгвэл арай ойртон шүү дээ. Тэгэхгүй бол цаашаага жамын эргэлт рүү олон задрах гэд бай. Төвөг. Тэд дэмнэх үү? Яаж дэмнэх үү? Шууд Ухаараач гэдэг л. тэгээд Тэнд ухаарсан үрс байдгүй. байдаг. Тэнд ухаараагүй үрс байдгүй. Байдаг. Юугаараа ялгаатай болоод нэг нь ухаарад нөгөө нь ухаарахгүй байгаа юм. Өөрөө тэр сонголтыг хийж байгаа болохоор сонголтоо шалтгаалаад байна. Ягаад зүйд сонголтыг хийж чадахгүй байгаа юм. Нэг нь чадаад байна шүү дээ. Нөгөөх нь чадахгүй байна шүү дээ. Амин чанарыг ухаглахгүйгээр олон үе дамнавал амин чанар устгуу. Өдгөрн Маш олон жижигрээд төөрөгдөл ихтэй. Буцааж нэгдүүлэхэд төөрсөн учраас эвцэл нээцлийг зохируулж дийлэх тарих гавлын хүч нь хүрэхгүй болж болох уу? Тэгэж хазаасан удамшил хөрсдөд орших эрхтэй юу? Эрхгүй. Тэр хэн нэгэн амин чанарны бүрдэл болж тэнд хөл гарын үзүрт гүйж байх ёстой. Ягаад гэвэл дэмнэдч хүрхгүй. Хэмжээний тарих гавлын хатан гаршил үүсээд байгаа учраас бүр жижиглэн задалж байж өөрийнхөө сурч чадах хэмжээнд очино. Тэндээсээ баг багаар сураж амин чанарыг баг багаар бүрэлдүүлнэ. Тэгхэн зөв бидтэй. Үгүй бол өдийнхнийг сурах чадвартай тарих гавл руу бүхэл дэлхийг чихээд богдох юм уу? Өдийнхнийг сурах чадaltaй бол өдийнхнээсээ эхэлжил сурах ёстой шүү дээ. Тэгээд тэлэн тэлсээр тарих гавлт чинь тэнгэр оюун буудлах суур засагтэн бидтэй. Одоо ингээд амьдрал тохиолдож буй зүйлсүүд чинь тэр нөгөө нэг ухаарлаа авахгүй болохоор ахаал тэр нь ингээд давтагдаад л байна гэсэн үг тий. Тийм ээ. Гэхдээ миний үзэхээр олон балчрууд тосож чадах хэмжээнд нь эрдэм буулгахад тэмтрэх өөрийн тарих гавлын хөврөлтөн гээчийг үүтгэхгүй улмаас өнөө бяцхан байгаа суурийг улам жижиглээд үрс хойчоо өрийн гараар монхог молгоо тархитан болгож удамшил үлдээгээд байх шиг ээ. Энэ байдал хитийдвэл бүр орон мөргүй болтол жижигхэн хэмжээнд хүртэл задалж байж буцааж нэгдүүлэх үйл явц өрнөх нь гарцаагүй. Та нарын хувьд цаг хугацаа хувьсмал байж болно. Миний хувьд тодорхой хүрээнд цаг хугацаа тогтмол буюу би ирээдүйг мэдэж байгаа. Гарцаагүй тэнд л очино гэх зөвгнөл буй. Ягаад гэвэл би тооцоолоод байгаа юм. Эдний сав ийм учраас энийг ингэж сэлбэн, тэрийг тэгж сэлбэн, энийг тийшээ задлана гэдгээ ялгана. Та өөрсдийнхөө хэмжээнд мөн ялгаж зүйтэй үйлдэж дийлбэл зөвгөнсөн зөвгөнлөө зүйтэйгээр зөвгнөөд байгаа болохоос хувьсаад байгаа юм бос. Ухв. миний ойлгож байгаа болохоор бид нэр өөрсдийнхөө яг тэнд хүрнэ гэдэг ямар нэгэн үр дүнг зорилго болгочоод тэрний хаад одоо тэрэндээ бүрэх үйлүүдийг ингээд сүлдээнээр хийгээд ах юм бол яг тэрэндээ хүрч байгаа тэр нөгөө эцсийн зорилго маань биелжин гэдэг чинь тогтмол дээр орших гэдэг. Тэгэхээр нөгөө талаасаа нөгөөх нь нөлөөлж байгаа хүчин зүйл нь тэр зорилгодоо хүрэх сүлэлтэн үйлийг хийх хүчин чармаалт үйл гэдгээсээ хамаарах гэдгээр цаг хугацаанд тогтмол үйл нь хувьсмал гэж ойлгох. Миний хувьд та өрсөн ирээдүйд тогтмол. Та нарын хувьд та өрсөн ирээдүй та нар хэрхэн тооцож байгаагаас
хувьсмал санагдаж болохч тогтмол юм аа л гэж хэлэх гэсэн юм. Та нарын өнцгөөс харвал өнөөдөр сураад маргааш чадаад нөгөөдөр үйлдвэл ирээдүгээ хувьсгаад байгаа мэт боловч энийг хувьсгаж байна л гэж хэлэн шүү дээ. Үйлдэхгүй бол дутчихно. Боловч хүмүүн өөрийн тарих гавал оюун тархины хэмжээгээр л дагаж мөрлөдөг учраас тогтмол юм аа гэж айлтаад байгаа юм. Юу ч хийсэн гэсэн үр дагавар нь адилхан гэж байна. Үгүй, хийх ёстой үйлээ хүмүүн хийж мэддэгэл гэсэн үг. Мэдэхгүй үйлээ хийж мэддэггүй л гэсэн үг. Мэдэхгүй үйлээ хийж ирээдүгээ засаж хувьсгаж дийлдэггүй л гэсэн үг. Тэгэхээр тосох сав байгаа. Тэнд ирээдүй чинь багтаж байгаа юм. Тэр савн дундах хөврөлтөөнийг хийхээгээ та нар ирээдүгээ хувьсгаж байна гэж ухаглаж байна. Тэгэж ухаглах нь зөв. Тэнд талаасаа тэгэж ухаглаж бай. Харин жамын хувьд энд нэг сав бол хэмжээгээ алдан жижигэрдэггүй бас томордгүй юм. Яг л хэмжээндээ сүлэлдэж байдгийг. Тэгэхээр тогтмол шинжин тэр хувьсмал шинжин доторх хөврөлтөө хөрвүүлэг байгаа юм. Чи сэтгэж чадвал хөврөлтөөнийг хөврүүлж дийлбэл хөврүүлснээ хөрвүүлээд үйл болгож мөрлөж дийлбэл оюун тархич нь бэлэн байгаа. Түүнийг чи хийхгүй бол чиний ирээдүй өөрчлөгдөх. Чиний ирээдүй бол өөрчлөгдөнө. Жамын эргэлт жамын ирээдүй бол өөрчлөгдөхгүй. Энэ бол орон зайн тухай ойлголт. Нэмэгдэхүүний байрыг солиход нээлбэр өөрчлөгдөхгүй гэдэг үйл шүү дээ. Тэгэхээр тэр хөврөлтөөнийг хичээн зүтгэж хийхгүй бол орон зайгаа алдаад жижигрээд хүчтэй байж байгаад хүчэндээ дарагд солтож унаад ингэснээрээ ураг удмаа үр хаачаа мөн жижиглээд ингээд байвал энэ ураг удам тасрах уу? Тасрахгүй л дээ, махан бодтой хүмүүн яваад байж болно. Оюун нь тасрав. Оюуныг олон задлах тусмаа төөрөн ихтэй тэндээс эвлүүлж нэгдэлж эвцүүлж тэр сэтгэлгээний урыг уралгах нь мөн төвөгтэй хүмүүн махан бодит хэмжээ хязгаар гэж буй тэнд нь толтол тулгачхвал үг хэлээд ч тосдгүй ухнууд үе олноороо төрж өөрсдөө устгаад хүмүүн төрөлтөн дүрээ салбиж оюун тарих магад улаан арьстай мэдхгүй ямар нэгэн бодгоол болж солбоно. Хүмүүн төрөлтний наслах нас одоо өвөрөх болоогүй ч эдэр насандаа явна. Эдэр насандаа хүмүүн яадаг юм? Үйл мөрлөлийг танин мэдхүйг үндэс суйртай цогцоор нь сайтар бөхлөж дийлбэл хүмүүн урт насалж дийлэн шүү дээ. Маш урт насалж чадна. Магадгүй мөнхөө орших юм бэлв хэн мэдлээ. Бидний хувьд орон зай дүр төрслөл нэг гэх ялгамжгүй шүү. Харин хүмүүн та нарын хувьд ирээдүйд төрөх үрс болчрон өвгөрөөд өтөлдөө баригдаж тарчлах уу гэдэг бол нэг үйл юм. Хүмүүний залуу болчир жаргал цэнгэлтэй нас их богинохон зовлонд туулалтай зөв мөрлөж чадаагүй бол тамсалт нас их урт байж мэдэх юм. Хэн зовх юм? Үрс чинь буюу өөртөө та нар зовн шүү дээ. Хэтэрхий алсалчихлаа да. Одоо хэрхэн нисдэг болчрууд нь надад юу ч хамаагүй юм байна гэж бүх хариуцлагаас өөрийгөө сэгсрэх вийдэ. Тэгэх үндэстэй тэгчл байг.
оюун гавлыг бүрэлдүүлэхэд хүч дотоод байгаа бол их олныг задлах хэрэгтэй шүү дээ. Энэ чөтгөрийн үл мөн үү? Оюун тарихгүй тусмаа хүчний булаалдан амар болох байлгүй дээ. Энэ чөтгөрийн үл мөн үү? Жамын төлөх чөтгөрийн хүчин зүтгэл. Гэхдээ тэр дунд тийм юм бол тэгээд л аясаар нь байж бай гэж сэтгэх юм бол чи задрах хүмүүний нэг бүлгөө. Чи амийг оршоохыг энэ өгөгдөл зүй удамшил юугаа зүй ёсоор нь таних мэдэж амны төлөө зоригдох юм бол чи задарсан бүхнийг хураах эзэн бөөлгөө. Жам ийм тул би яах юм тийм бидтэй. Би үлээ манан өөрийн үлдээсэн удамшлаа сахин. Өөр яадгийн өөрийнхөө амийг л манан шүү дээ. Амин хувиа хичээх үзлөө. Жамд амин хувиа хичээх үзэл гэдэг нь буруу мэт боловч энэ ч нэргэлтийн нэг хэсэг. Зорилго нь хол алсад өргөн цар хүрээд ам оршихуйн төлөө болохоос би эмээ бодоод байгаа юм бус их ялгамжтай хоолын ойлголт шүү. Тэгэхээр миний үүдгсэн амин чанар, миний олсон ам бол одоо чиний асуугаад байгаа тэр онгод дүрм минь юм. Би ямар үйл мөрлөл дүүргэж юуг дархалж тамгалсан юм, ямар үзэл санаа, оюун санааг хөрсдөд бүхэлж түүнийг одоо хүртэл сүнсгэлээрээ манж байгаа юм. Тэр чинь миний амин чанар буюу төр бол за өмчлсөн хэрэгт орох үедээ. Угаасаа хүн төрөлхтний анхны бүрт улс бол 220 жилийн өмнө гээд бүхэл анхны төрөлт улс босаа гэхдээ анхны гэдэг үгэнд учиг буй. Анхны жам ёсыг зүй тогтлын дагуу би бүрэн таньсан гэж хэлэхгүй шүү. Тэмтэрсэн юм. Ийшээл чиглэх юм байна да гэж барьсан юм. Харин бүрэн тодоолж, агуулгын бүрдүүлж, мөрлөж миний өрс оршоод цэгцэлсэн нь бол их Монгол. Заавал их Монголоор цэгцлэх албагүй. Эн чин жам олон салаа жим буй орон зай цаг хугацаанд нь таацуулаад одоо Монгол улсыг мандан бадруулж болно. Тэгэхээр би төрийн эзэн бас би төрийн боолол байх нь олон боолуудынх нь ердөө ганцхан. Боол гэж нэрлэхээр дорой соногдож байгаач хөрстийн жамд зохирогддгийнхаа хувьд эргшээх эрх нь тэнд байдгийнхаа хувьд түүнийг таньж мэдснээрээ хүлээн зөвшөөрснийхөө хувьд боол мэт зүтгэж эзэн мэт хамаарддаг юм. Энэ өнөөл давхцал, зэрэгцэл, эсрэгцэл мөн байгаа бидтэй. Үүнийг сэтгэлгээний хөврөлдөн гэхгүй энэ бол уралал. Хөврөлдөн бол арай өчөөхөн үйл байдаг. Тэр өчөөхнийг та өрс ядаж хийгээд байж болтгүй хэрэггүй. Хилээд байхад заяандаа дарагдах нь заяагаа тосоож сануулаад байхад төвөгтэй юм аа. Тэр төрийн үзэл санааг дөнгөж тэмтэрсэн тэр дүр маань бол модон шин юу. Тэр онгод бол энд бууж буй онгод яг мөн. Өрсдөд үйлдэ, өгтөр гуйда үйлдэ. Улаажийнхаа тарих гавалд зэрэгцэн оршиж энэ тэндгүй их олон өрс балчруудынхаа судсаар логшиж оршдог намайг юу гэж тодорхойлох юм? Онгод л гэж тодорхойлоход болох бидтэй. Би аль дүрээрээ оршиж байна түүнийхээ нүдээр хүснээ л харна. Тэм бидтэй. Өгтөр гуйд бол өгтөр гуйгаа харна. Одон дээр бол одны оршихуйгаа л харна. Өнгөрсөн цагтаа бол өнөө ардаа харна. Өөрийн улаачтай бол энэ сандлыг тэр ширээг харна. Өнөө өрс балчруудынхаа цаг үеэр бол тэдний цаг үеийг харна. Тэдгээрийг хооронд нь нийцүүлж байж цаг хугацаа орон зай тооцоолол бүрэн төгөлтөр дүүрнэ.
Үүнийг шууд сэтгэлгээний хөврөлдөөнөөр хийх боломжгүй. Сэтгэлгээний хөврөлдөөн бол ердөө дэвсээ. Тэрийг хийж чадаж гэмээр хүмүүн хөдөлж нүүж сурдаг юм. Хөдөлж нүүж нүүдэл гэдгээ амтайгаар ухаглаж байгаа хүмүүс харин доройгийн давхаргад шилжиж чадна. Өнгөрсөнд очиж, ирээдүйд очиж холболтыг хийж гэгчлэн. Ингээд Таурсын оршихын 3 хэмжээст гэдэг чинь тэлэх тусмаа та нарт ахтаад ирнэ. Хөврөлдөөнөөр дийлэхгүй үүлүүд гэж байна. Ураар дийлэх үүлүүд гэж байна. Сэтгэлгээний ураар дийлэхгүй үүлүүд гэж байна. Түүнийг та нар шид гэх шиг, хэм гэх шиг янз бүрээр лайлдах юм. Үгээ таньдаг хүмүүн алга. Гэхдээ энийг баг багаар хөврөлдөөнөөс урлаж, ураас шид, шидээс үйл, үүлээс мана гэх мэт давхаргаар нь энд алдас хийж эхлэв. Ураас үйл шүү. Үйл. Үүлээс мөр, мөрөөс мана, мананаас дархлал, дархлаас тамга. Ингэж явна. Тамганы ард бол шид байгаа. Тиймээс ирэхгүй бол шид буухгүй. Онгодод шид байгаа, улаачид шид байхгүй. Хөрстийн олон чөтгөрөөд нь мэдтэж аваг. Тийм бидтэй. Улааж тамгад ирэхийг атгахаар оюуны хүч агсж байгаа юу? Тийм бол шидтэй л биз. Үгүй бол шидгүй шүү. Ураараа үйлдвэргэж, үүлээрээ мөр үлдээж, мөрөө манаж, дархалж, тамгалж байж шидний эзэн болдгоос одоогоор шид байхгүй. Онгодынхоо шидийг бол зөвшөөрсөн үед нь гүйлгэж болно. Гэхдээ би тийм амар зөвшөөрөхгүй л дээ. Мэдээж үүлэн харж байгаад л өрөөн л дүүргэхээс улаачийн хэрэг байхгүй шүү дээ. Шидэ ашиглахад улаачийн хэрэг байхгүй шүү дээ. Хүнс үг бүтээх гээгүй. Утсан хөөхөлтэйгээр тоглох гээгүйгээс хойш шидэ ашиглахад надад улаачийн хэрэг огт байхгүй. Гэх мэт гүний суурьтай бүхнийг цэгцэлж ойлгох цаг үдид толсон шүү. Хэдэнтэй сонсоод ойлголт айтай цэгцрэх байлгүй. За тэгээд өнөө тамганы ард юу? Шид. Шидний ард юу? Ам гэх юм шиг. Зүйтэй. Ам. Төөний ард юу? Сүлт. Сүлтний ард юу? Тэнгэр. Тэнгэрээс цааш юу? Ам тэр дээр байхад амийг ухаглах боломжгүй гэвүү? Боломжгүй. Бос. Хөврөлдөөнөөр ухаглах боломжгүй. Ураар ухаглах боломжгүй. Гагц үүлээр ухаглах боломжгүй. Гагц мөрлөлөөр таних боломжгүй. Гагц мөрлөлийнхөө арыг манлаа гэд таних боломжгүй. Бүрэн таних боломжгүй. Энд чинь амин баг багаар бүрлдээд байгаа юм. Ухноо. Тэгээд дархлаад, тамгалаад, шидэ агсчаар нэг юм бүтэн танина. Тэр хүртэл чиглэлэн заана. Заасан үгийг тосож авах ухааны суурь нь хөврөлдөн бодож сэтгэх үйл байх нь ухаж тосох, хүлцэх, ихэрхэл бардамналгүй суралцах тэнхээ чадал байх нь үн цэнийг ойлгуулад өгөхөд үнэлж мэддэг хүслийн зүй байх нь үн цэнгүй шунал хөслийг тэршан өөрөөсөө холдуулан хайж хатамжлах тархин гавлын хүч байх нь. Тийм үйл байхад би баг багаар татж дийлнэ. Тамгыг нь натгуулна. Шидийг нь агсуулна. Өгснийхөө дараа амтай. Амтай юм бол үрсэн оюунтай л оршин. Удам нь оюунтайгаа л мөрлөн.
Ямар дүрд яаж хувирах нь нэг их хамааралгүй ний олноосоо болоод идэвхжиж болно. Ингээд ам бол мөнх оршин. Бусдыг нь бол задлж сэлбэж нэгдүүлж нийлүүлж эрхшээдгийн утсан хөөхөлтэй болохоор нь шүү дээ. Амийг танихгүй утсан хөөхөлтэй нүүдийг амьдраад өгөөч, амтайхан оршоод өгөөч гэж хэлээд шивнээд сэтгэлгээний хөврөлтөн хийхгүй юм чинь өөр бие тэдэнтэй яаж харьцах юм? Тийм үү? Хийвэл амирууга татан шүү дээ. Ийм л үе шүү дээ. Дархан эрэхтэй та нарт шудраг байгаа биз дээ. Жам зүй зохирол гэдэг ихэ шудраг тэгшүүл байгаа биз дээ. Сайхан ойлдвар болж дөнгөвөө. Зогсооч.